Зохиолч, сэтгүүлч, Балсан цэрэнгийн ойдов. Хууч домог өгүүлэгч Ц. Батбаатар. 1990-ад оны үед Монголын 18 аймгийг явган туулж, тухайн үеийн хөгшчүүдээс олон янзын домог түүх сонсч явсан яруу найрагч Бадарчин Хочит Ц. Батбаатар Булган аймгаас гаралтай Шилийн эр Жунайн Цог Бадрахын талаар энхүү хүүрнэсэн юм. Жунайн Цог Бадрах. Жунайн Цог Бадрах нь бидний сайн мэдэх цахиур төмрөөр жишвэл бараг л түүний өвөө гэгдэхэр хүн байж. Тэрбээр яг хэдийд хаан төрсөн тодорхойгүй ч 1908 оны үед Ховдын амбаны шоронд 72 настай байхдаа 3 амбан шарын хэрэгт сэрдэгдэн бүтэн 3 сар суухдаа нэг ч үг хэлж улайлгүй тас гүрээсээр суллагдж байсан гэдэг яриа бий. 1860-аас 70 оны хооронд Ховд Улаастай амбаны зарагчийн түшмэд болон 15-ны цагдаа нарын үг хэлийг барж үс гизгийн сэгсийтэл хээр хонуулж явсан зартай сайн эрсийн нэг болох түүний уг гарлыг хөөгөөд үзэхлээр өнөөгийн Хөвсгөл аймгийн Түнл хавцаа очих юм уу? Эсвэл Булганы уул алтайдын голынх юм шиг бүдэг бадаг хэдэн янзын хувилбар яриа гарч ирж байгаа билээ. Мөн хангайн нуруу Хөвсгөлийн тайгын уулзвар хавцаа эдрийн голтой холбоотой юм шиг. Гэхдээ түүнийг манай Булган нутгаас төрсөн Шилийн сайн эр гэж ярих хүн мэрсэр байна. Булган нутгаас төрж гарсан хулгар нацаг хэмээх Шилийн сайн эрийн тухай нэгэн ярианд Сэлэнг мөрний хөвөөнд хонж байсан дайчин жанам ангийн хошууны бөхчүүдийн мордыг өглөөс эрэхт нь Жунайн Цог Бадрах туугаад явчихсан байсан тухай гардаг билээ. Хошуу ноён нь үүнийг мэдээд араас нь хөөцөлцөөр арай гэж нэг юм барааг нь хараад эдрийн голын хөвөөнд айлын гадаа мордыг хашчихсан нэрмэл арх халаалгасан шиг ууж суухт нь очиж барьсан тухай энэхүү аман ярианд гардаг юм. Жунайн Цог Бадрах нь Манж амбаны хууль Монгол газарт эд хүчтэй ноёрхож байсан тэр цаг үед баруун урагшаа гарч хазаар гүйлгэх дуртай хүн байсан нь түүнтэй холбоотой яриануудаас тодхон мэдрэгддэг билээ. Засагт хан, Сэцэн хан, Түшээд хан аймгийн эрчүүдийн дийлэнх нь савл хийвэл Хардал Жанжин Бэйсийн хурдан удамт адуу Манжин хааны сүргчин хошуу болох Дарганг тийшээ хазаар гүйлгээд явсан тухай нэр холбогддог бол харин Жунайн Цог Бадрахын түүвэж явсан сураг нь гол төлөв баруун хязгаар Сагсайн гол толбнуураас цаашаа бүр Кашгар Яркендийн хар зах бар хөл Цонжийн зах хөх нуурын хойд билээс дуулддаг байсан гэдэг. Нэг үгээр хэлбэл тэрбээр баруун аймгийн Шилийн сайн эрчүүдтэй гар нийлэн Шинжааны нутаг руу гарч тэндээс адуу хөөж халахтаа шингээдэг жинхэнэ их хөлийн эр байсан нь тодорхой байгаа юм. Гэхдээ түүний баруун хязгаараас хөөж ирсэн өндөр том биетэй зэгзгэр цээжтэй морд зүүн хязгаарын сан бэйсийн хүрээ баргын нутаг руу ч гарч зарагддаг байсан гэх яриа бас бий. Тэгэхээр Жунайн Цог Бадрах нь яахын аргагүй Монголын баруун хязгаараас зүүн хязгаарт хүртэл хүлгийн шандас хүний шүрмсийг шалгаж явсан зартай сайн эрсийн нэг байсан нь ч илт болж байгаа юм. Түүнтэй холбоотой олон яриа байдгаас хамгийн зартай нь 1870 оны үед манай улсын баруун хязгаараар цөмрөн орж ирж бараг л Улаастай хүрэх төгсөн Дунгааны хасаг дээрэмчдийг завхан голын хөвөөнд явгалж орхисон тухай яриа билээ. 1870 онд Манжин хааны эзэмшилд байсан Шинжааны хойд нутагт Дунгааны босгочд хэмээх Киргиз, Казах, Туркмен нийлсэн томоохон бослого гарч сүүлдээ дийлдэхээ байгаад дээрэм тануул хийхээр Монголын нутаг руу цөмрөн орж ирдэг болсон гэдэг. Дунгааны дээрэмчид
их олуула бараг л 15 мянган хүнтэй байсан учраас ховд хот дахь манжийн амбан хэрмээсээч толгоогоо цухилгалгүй дотор нь бүгсээр амиа аварсан гэдэг. Мэдээж дунгааны дээрэмчид үхэр буугаар зэвсэглэж 5 мянган зэргээр сахиулсан ховдын хэрэм рүү дайрахыг өртөл болгосонгүй. Тэд Монгол улсын гүн рүү цөмрөн орж замдаа тааралдсан айл амтны эд агуурс мал хөрөнгийг дээрэмдэн цөлмсөөр улаастай руу ойртжээ. Харин энэ үед халахын Түшээд хан болон Сэцэн хан нарын цуглуулсан 6 мянган цэрэг тулалдахаар улаастай орчимд цуглараад байсан аж. Дунгааны дээрэмчид улаастай хотод ойртон ирж төр зуур буудаллаад маргааш нь довтлохоор шийдэж одоогийн Завхан аймгийн Цагаан хайрхан сумын нутгаар урсах Завхан голын хөвөөн дээр яраайтал түүдэг асаан сүрийг үзүүлж хонсон байна. Гэвч тэднийг өглөө босоход агт мордын нь тэн хагас нь байхгүй. Адуу манж хонсон 3 цэрэг нь амандаа алчуур чихүүлчихсэн модноос өлгөөтэй сарвганж байсан гэдэг юм. 15 мянган дээрэмчний унж явсан хүлгийн тэн хагас нь алга болсон гэхлээр 7 мянга шахам адууг шөн дөлөөр хэн нэг нь хөөгөөд явчихсан гэсэн үг. Явган нүцгэн голдуу хоцорсон дээрэмчид улаастай хот руу довтлох санаагаа орхиод Алтай зүг хөдлөхөд араас нь Түшээд ханы цэргүүд нэхэн хөөсөр өнөөгийн Хасагт хайрхан хэмээх ууланд хөөж оруулаад хяар цогсон гэдэг. Харин Завхан голын хөвөөн дээр 15 мянган дээрэмчнийг явгалж орхисон этгээд нь халахын зартай сайн эр Жунайн цог бодрох байсан юм. Тэр бээр гар ганцг нийлсэн 3 сайн нөхрийн хамт шөнө сэм ирж харуулуудын хүлээд адууг нь чимээгүйхэн босгоод туугаад явчихсан тухайга өөрөө хожим ярьж байсан гэдэг. Жунайн цог бодрохын энэ үйлдэлээс сэдвлэн зохиолч Чэл Лодойдамб Тунгалаг Тамир Арманда цахиур төмөр цагаантны генерал Бакичийн агтыг хөөж ирдэг үйл явдлыг оруулсан ч гэж ярьдаг юм. Жунайн цог бодрохтой гар нийлсэн 3 сайн эрийн нэг нь мөн л халах дөрөв шав тавд алдаршсан уурга дампил хэмээх Засагт хааны сайн эрсийн нэг байсан гэдэг. Хамгийн гол нь Жунайн цог бодрох уурга дампил нарын сайн эрс дунгааны дээрэмчдийг Завхан голын хөвөөн дээр явгалахдаа муу сайн гадны амьтдыг эх орондоо алхамч гიშгүүлэхгүй алан тална гэсэн урай лоозон барин хашгирч сүрийг үзүүлээгүй бөгөөд агт мордоо шүн цөөхөн хүнээр мануулдгийг анзаараад чимээ нэргүйхэн очоод туучсан байгаа юм. Эндээс тэдний ажигч гэрхай байдал мөн даруй төлөв зан анзаарэгдэж байгаа билээ. Дунгааны дээрэмчдээс салгаж авсан 7000 гаруй адууны зарим нь богдын санд орж дийлэнх нь халахын нутгаар тараагдсан гэдэг. Шилэгдэж үлдсэнийг өвөр Монголын ордос хошууны ноёд баядад худалдан алтан мөнгө болгосон гэдэг яриач бий. Манжин хааны хатуу цаазд захирагдалгүй хүлэг морны дэлэн дээр салхи шиг хийсч гал шиг дарцаглан бадарч эгзэгтэй цагт эх орон ард түмнийхээ төлөө эрслэн босч явсан Жунайн цог бодрохтой холбоотой өөр нэг баримт байдаг нь 1880 оны үед Шинжааны цөлийн дээрэмчин Аскасгаар буюу талын хар чон хэмээх нөхөртэй холбоотой домог гэмээр яриа юм. Шинжааны цөлийн дээрэмчин Аскасгаар нь Торфанаас хөөж ирсэн Томск маягийн мордыг Жунайн цог бодрохын гараар дамжуулан Бээжин рүү оруулж өвөр Монголын удаа бент зэрэг томоохон баячуулд зарж ашиг олдог байсан гэх итгэмээргүй яриа бий. Тухайн үед сайн эрсийн хазаар гүйлгэн хөөж дамжуулдаг нутаг нь халахад 4 өртөө буудалтай байсан гэхээр энэ яриа оргүй биш байж болох юм. Баруун хязгаарын сайн эр Жунайн цог бодрох Турфанаас гаргасан урт хөлтэй өндөр биетэй Томск мордоо өөрөө хөдлөн халахын нутгаар хөндлөн гулд дамжаад өвөр Монголын нутгийг дайран гарч
бэжин хүргдэггүй байх магадлалтай. Тэрбээр тоомсог мордыг засагт хааны нутагт ламын гэгэний хийд дээр авчирхад тэр хавийн нэгэн сайн эр уг мордыг тосч аваад цааш навч явсаар дариган хавцаа бас нэгэн сайн эрд дамжуулдаг. Цаадах нь хил давуулан өөр нэгэн сайн эрд шилжүүлэх зэргээр нүдэнд харагдаж үзэгдэхгүй шахам хурдан гүйлгдэг байсан байж мэднэ. Ер нь ч ийм өртөө улааны сүлжээ сайн эрсийн дунд байсан гэдэг. Баруун аймгийн хөгшчүүлийн дунд үлдсэн яриагаар бол Жунайн цог бадрах нь морин дээрээ хөндлөн сууж явахдаа хөглөрсөн том хөх хад шиг харагддаг тун сүрлэг ханхар том биетэй хүн байсан гэдгийг. 1870 оны орчим Кашгар хотноо баригдан Манжин амбаны 9 эрүү шүүлтэд ороод ажралгүй даван гарч ирсэн энэр хаяа нэг барилдчихдаг. Ер нь хэнч харсан бүх гэж андуурмаар хангаа шиг сайхан эр байсан гэдэг. Тэрбээр 1870 оны эхээр Элдэн бээлийн хошууны наадамд дугар аваргыг бяр хансан үед хазаар гүйлгэж яваад тэнд түр саадсан тухай нэг яриа бас бий. Дугар аварга тухайн үед 10 засгийн наадамд анх удаа үзүүрлэн заан цол дөнгөж авчихсан хүн амьтанд нэх танигдаагүй үе байж л дээ. Энэ үед Жунайн цог бадрах өөрийгөө Дөрөв далай хааны цог бадрах зан хэмээн бичүүлж барилдаад таарсан учраа болгоноо төвгүй орхиж явсаар үзүүр түрүүнд хүрч алдарт дугар аврагтай анх удаа гар зөрвөлжээ. Дугар аврага түүнтэй нэлээд удаан ноцолдож байгаад гутлынх нь баглаа уяа тайлагдсан мөчийг ашиглан ганцхан твхтээд гэдрэг нь харуулчихсан гэдэг. Хожим нь дугар аврага даншгийн цуутай бөх болчихсон хойноо баруун аймгийн бөхчүүдээс Дөрөвд далай хааны Жунайн цог бадрах зан гэж ямар хүн байдаг вэ гэж сургалсан гэх бөгөөд нөгөөдөл нь тэр чинь бөх биш шилийн сайн эр байхгүй юу гэж хариулж байсан гэдэг. Нэгэн цагт халах дөрөв шав таваар тогтохгүй. Зүүн гарын хаант улсын буурийг тонгож чуулж цөлийн сайн эрчүүлтэй уйлдаа хэлхээ тогтоож уургын зүрээ алтайн уулнаас цагаан хэрмийн цаад талд хүртэл сунгаж явсан арга халахын сайн эр Жунайн цог бадрах нь 1911 онд Богд хаант Монгол улс мандан бадрах үед 75 настай өвгөн хан хөхийн өвөр билээр нутгалж яваад өөд болсон гэдэг.